Сайн байна сонсогчдоо. Удаан хугацааны турш өгүүлгээ оруулаагүй хөлцөлөгч. Та бүхэн минь лайк, share, subscribe сайн дараад өгөх юм бол дараагийн бичлэгүүд хурдан харах болно гэдгийг амлаж байна. Гиндүүлсэн нь эротик өгүүлэг. Долдугаар сарын айхам халуун өдрүүд энэ жилийн зууны халуун бүр дээд зэгтээ тул талгарав. Нэмэх 27 хэмээс илүү халуун болоод 2-7 хонож байна. Ийм үед хотод байж ажиллаа хийн гэдэг хүндхэн асуудал. Агаарт гарч, амарч, усан сэлмээр санагдана. Тиймээс бид найзуудтайгаа хотоос гадагшаа гарахаар шийдлээ. Тухлаг нэгэн амралтын газрыг сонгож баасан гарагт замдаа гарах нь тэр. Эхнэр маань намайг ийм амралтанд ганцааринг хизээж явуулдаггүй. Тиймээс цуг явахаас өөр аргагүй болов. Эхнэрийнхээ талаараа цухасад өртвөл дунд зэргийн нуруутай, тэгш гойлог бие хаатай, 3 размерийн орчмын гайхамшигтай хөвгтөө сайхан бүсгүй бий. Тэрээр өөртөө анхаарал тавьдаг, байнга фитнес төвд хичээлдэг тул бие галбар гоётой, өвгцгөнч гэж чихтэйхэн янзтай. Тиймээс ганган дэгжин хувцлахад дуртай нэгэн билээ. Ийм халуунд тэрээр богино банзал бас майк өмссөн байна. Намайг буруу харах төдийд найзууд маань ямагт түүнийг сонирхон харж хүмүүрэл миний азтай гайхан магтдаг байлаа. Би тэдэнтэй санал нэг байдаг ч гэр бүлийн байдал юм хойно бүх зүйл ирэнтэй бараантай шүү дээ. Миний мэдрэмж, сэтгэл ханамж хамтын амьдралын 5 жилийн дотор хаашаа ч мөгөө болсон гэлтэй. Миний ажил их шаргуу ажиллаж албан тушаал өсөх учиртай тул бид сайндаа л 7 хоногт нэг удаа секс хийн. Энэ удаад хотын зах руу явдаг шалтгаан нь чухам агаарт амарч найзуудтайгаа ширээний ард тав тухтай сун бүрэн альжаалаа тайлахыг л хүссэн хэрэг. Урт зам туулсан тул баасан гаргийнхаа орой бид сайтар унтаж амархаар шийдэв. Хагас сайнд бид усанд сан сэлж, наранд биеэ шарж, цэвэр агаараар амьсгалаад, харин оройн нь онгорхоос арвч бүхий кафены нэг давхарт амьд хөгжим сонсон шигээ суулаа. Эхнэр маань цээж дэндүү задгаа богинохон улаан дашинзаа өмссөн байх нь тэр. Найзуудтайгаа байхад ингэж хувцлах нь даруй биш шүү гэж тэнд зөвлөсөн ч үхэнд орсонгүй. Тусаг кафед амралтын газрын олон амрагч цугласан байлаа. Найзууд маань бүгд гэрлээгүй, гэрэлсэн нэг нь эхнэргүй явж байсан юм. Үнэн дээр эхнэрт маань бидний хөл бөмбөгийн талаарх яриа төдийлэн сонирхолтой биш байлаа. Тэр дундаа нилээдгүй халамцуу ирчүүдийн дунд суух нь хинтэл сонирхолтой байв гэжтэй. Тэр намайг хаа нэгтээ авч гарахыг хүсэж байсан ч аяллаа өмнөхөн бид түүнд надад саад болохгүй хэмээн тохиролцсон учраас тэр чадлаараа төвчж байх нь тэр. Энэ бүхэн бүр мөсөн түүнийг уйдаж бас амьд хөгжим хурдан хэмнэлтэй хөгжмөр солигдоход тэрээр бүжгийн талбай руу угсгийлээ. Найзуудтайгаа байх надад үнэхээр сайхан байсан тул би эхнэрээ огт хайхарсангүй. Ээлжид удаага тамхисны дараа би эхнэрээ нүдэрээ хайж эхэллээ. Тэрээр бүжгийн талбай дээр ёстой дураараа жаргаж байх нь тэр. Тэнд олон хүн байсан бөгөөд хэдэн тунд анхаарал татам нэгэн залуу байсан нь эхнэрийн маань өөдөөс харан жаргалтай царай гарган бас л үзүүлж өгч байна. Бүжгэн дээр тэр эхнэрийн гарнаас барьж хэрэгтэй мөчөд бүсхийнээс нь барьж байгаа л харагдана. Би үе тэднийг ажиж эхлэв.
Уянгийн бүжиг эхлэхэд тэд хамтдаа бүжиглэж үе үе хөхрүүлдэн бие биенийхээ чихэнд шивнэн ямар нэгэн юм ярина. Хөгжмнөөс чанга дуурчихгүй тулд бие биедээ улам наалдсан. Ахин нэг ажихны эхнэрийн гар өнөө залуугийн хүзүүгээр ороож ингэхдээ нэг гарын хуруугаараа түүний дагцны үсийг оролдон харин өнөөх нь өөдөөс нь таатай нарахгүй инээмсэглэж харагдана. Тэд хоорондоо дэндүү их наалдсан учраас эхнэрийн хөх бараг түүний цээжинд наалдцсан юм шиг л харагдана. Эхнэр маань 100-ны даашинзан дор хөхөвч зүүдэггүй л дээ. Бүжгийн үеэр тэр түүний гарыг зөөлхөн ээлж дараа нь бүр ташааны доод хэсэгт бараг өвгцгэн дээр нь гараа тавьсан харагдана. Өөрийнхөөч эхнэрийнхээч үдшийн цэнгэлийг эвдчихгүй тулд энэ бүхнийг анзааралгүй өнгөрөөж найзуудтайгаа архиа ууж эхэллээ. Танго бүжгийн үеэр тэд өөрсдийгөө мэрэгжлийн юм шиг бодож олон далдартай хөдөлгөөнийг хийх гэж ядна. Тэр түүнийг ташаагаар нь эргүүлж өөрөөгөө үжтэйг их чинь таад гараараа ташаа гуяас нь ахуулаад бүсэлхий цээж хүртэл нь илж нэг үзэж таарч байна. Эхнэр толгоогоо хоош нь гэдэлхэхэд царайнд нь тун жаргалтай шинжилэрсэн байхыг би анзаарав. Энэ нөхцөл байдал миний санааг зовоож эхэлсэн ч найзууд маань надад удаа хундгыг аягалж анхаарыг минь сарниуллаа. Би санаа зовж байгаагаа гаднаа харуулахгүй учраас зүгээр байхаар шийдэв. Бид хундгаа тулгаж уугаад ямар нэгэн хөвгөлтэй зүйлийн талаар ярьж байхдаа эхнэрийнхээ тухайн нэг хэсэг мартаж орхив. Гэнэт ухаан ороход тэрээр бүжгийн талбай дээр байсангүй. Би ч санаа зовж найзуудтай эхнэр ядраад унтахаар явсан гэчгээд би ч гэсэн унтлаа гэж хэлээд бослоо. Ингээд өрөөндөө очиж түүнийг үнэхээр унтаж байгаа эсхийг шалгахаар шийдэв. Өрөөний хаалганд дөхөж очиход баг зэрэг онгорхой байлаа. Их л бөглөө дуу сонсогдно. Эрэгтэй эмэгтэй хүний дуу. Зүрх минь дэлсээд л явчихав. Өрөөнд болж буй зүйл хонглын үзүүрт харагдахгүй тулд дэрэгдүүр өнгөрөх хүмүүсийн өмнө эвгүй байдал орчихгүй тулд би хаалгыг аяархан онгоолгоод хулгайч шиг гитэн орхон тэр. Хонглын гэрэл унтраатай тул намайг анзаарах боломжгүй байлаа. Хаалгаа хаагаад би болж буй үйл явдлын өмнө ирлээ. Тэд дөнгөжл орж ирсэн бололтой. Өнөө залуу эхнэрийн маань өрөөний голд гар дээрээ тэврэх бөгөөд эхнэр ч хүзүүнээс нь хоёр гараараа зүгдчихж. Дараа нь тэд оцолцсон үнсэлцгэн тэр. Дараа нь өнөөх эхнэрийг газарт тавиад үнсэлцсэн хിവэрний гараараа түүний ташаанаас чангахан бариад нөгөө гараараа даашинзан доогуур нь шургуулад хөхийг нь базалж байв. Хөхийг нь оролдож ханаад гар нь ташааны дагуу доошолж нэг өгцгийг нь чангыг чинь базав. Даашинз тойлын нэмгэхэн тул биеийн хэсэг бүрийг тэмдэрхэн ойлгомжтой байлаа. Баг зэрэг суух хайдаад тэр гараа эхнэрийн сайхан хөлн дээр тавьж улмаар дээшлүүлэхэд даашинзыг нь улам бүр дээшинсэх. Түүний гар ахин өвзгөн дээр ирэхэд даашинз бүр мөхөн сөхөгдөн байх бөгөөд эхнэр дотоож өмсөөгүй байх нь надад харагдав. Тэд яг нэг ижил өндөртэй байсан тул түүний гантааж болсон эрэгтэн эхнэрийн умдаг хэсэгт яг л тулж байв. Тэр түүний нандин газар ямар байдалтай байгааг шалгаж мэдхэр болж гараа доошлуулах нь тэр. Царайн тун дайдуур байгааг бодуулаад тэнд хангалттай чийг даасан бололтой. Тэр гараа гаргаж ирээд эхнэрийн нүүрэн дээр чигдсэн хуруугаа долооход эхнэр ч бас нэгтгэн тэр.
Энэ бүхнийг харахад надад ой гутан байв. Учир нь ихнэр маань намайг түүн рүү орсны дараа хизээч миний эргэтэнг амандаа оруулдаггүй байх нь тэр. Өөрийнхөө амтыг мэдрэхийг хүсдэггүй гэж цааргалдаг байв. Тэр үеэр ихнэр гараараа залуугийн өмдний цаанаас товоох эргэтнийг тэмтэрч бүр иллэг хийх мэт хөдөлгөж эхлэв. Цаатхан ч богино өмдөө тайлж хаяад ихнэрийг цааш нь харуулаад тонгойлгов. Тэрээр орны толгооноос барьж авлаа. Даашин зэг сөхөхөд ташаанаас нь 2 гараараа барьж байгаад аажуухан хөдөлж эхлэхэн тэр. Удах тусам хөдөлгөөний хэмнэлт түргсэж ихнэр өгцгөрөө улам бүр идэвхтэй хөдөлж эхлэв. Түүнд их л духтай байгаа бололтой. Тиймээс түүний эргэтнээс өсөрч гараад яг л энэ байрлалаараа орон дээр гархан тэр. Тэр ч нохоо шиг эзэмцээр үе гараараа хөхийг нь бацлана. Нүцгэн хөхийг нь барихгүй тулд даашинцны мөрийг нь буулгасангүй. Эхнэрч увайгүй янхан шиг дуу алдаж нуруугаар хотоож байлаа. Улмаар эхнэрийн түүний эргэтнийг суглаад түүн рүү иргэн харж цээж рүү дүлхэн дээш харж хэвтүүлээд дээрээс нь мордов. Ямар сайхан юм бэ хонгор минь гэж хэлв. Өөрөө санаачлагаараа даашинцныхаа мөрийг мулталж гой хөхөө ил гаргах нь тэр. Өнөө залуугийн гар яаж зөөхөр байх вэ? Тэр доор нь өмхөн авч бацаж хөхний товчийг ирвэгнүүлнэ. Ингээд ихнэр маань яг л морь унаж байгаа мэт ондолцож өнөөгч нэг хором алдалгүй дороос нь хүчтэй зөхнө. Ихнэр дуу алцаар ийм эрчтэй байхад секс удаан үргэлжлэхгүй шүү дээ. Эхнэрийн царайд дур тавьж байгаа шинж илэрнэ. Тэр яг над руу харж суусан авч харанхуй тул намайг анзаарсангүй. Одоо түүний анхаарал тэр доор л төвлөрсөн байгаа. Айхан хідэнтэй хүчтэй суугаад толгоогоо хоошин шилв. Хүндхэн амсхан хашгиралт болон хувирлаа. Доор байгаа залууч дэссэнгүү дур тавих бололтой. Энэ болсон бүх явдлын дараа би тэндээс чимээг өгөн гарч хонглын нөгөө үзүүрт очиж суулаа. Түүнийг хэсэг хугацааны дараа өрөөнөөс гарахыг би харлаа. Ихнэр өдөж гаргасангүй. Харин би өрөөнд ороод л шууд түүн рүү дайрсан юм. Өгүүлгээ сонсон баярлалаа. Тэгээд subscribe, like дарахаа мартав. Тэг юм бол бичлэг маш хурдан араараас арах болно. Баярлалаа.